За өнөөдөр бид сүрийн өвчний талаар ярилцахаар халдвар төвчин судлалын үндэсний төвийн сүрээгийн танил судалгааны албаны ихэмч Янжин нулимыг ингээд эсцүүддээ урьсан байгаа. Тэгэхээр ингээд Янжин нулимчийн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр бид нэр ер нь Намхан далайн баруун иргэн бүс дотор ордог 36 орн дотроос ер нь сүрээгийн өвчл өндөртэй 7 орны нэг гэж Монгол орныг үздэг. Тэгэхээр манай орны хувьд яг сүрээгийн өвчл ямар байдал байна вэ? За амьсгалын замаар дамждаг халдвар төвчин байгаа сүрээ өвчин бол тэгэхээр манай орн бол Намхан далайн баруун бүсийн сүрээгийн өвчлөл өндөртэй 7 орны 4-р нь явж байна. Өөрөөр хэлэх юм бол жилд ойролцоогоор 4000 орчим хүн шинээр сүрээгээр өвчлөдөг байгаа. Эдгээрийн 50 орчим хувь нь бол халдвартай хэлбэрийн сүрээ байдаг. Тэгэхээр халдвартай хэлбэрийн сүрээгээр өвчсөн хүмүүс эрүүл мэндийн байгууллагт хандахгүй удаа явхаар ханаж найтаж ярихтаа сүрээгийн гадагш нь ялгаруулад тэгээ энэ мянгаар халдвар авсан хүмүүс маань дараагийн өвчлөх эрсдэлтэй энэ бүлгийг үүсгэж бий болгож байна гэсэн. Тэгэхээр ялангуяа сүүлийн үед энэ сүрээгээр бол бас бага насны хүүхэд, сургуулийн насны хүүхдүүд өвдөх хандлага ер нь ямар вэ? За дэлхийн дунджаар бол нийт сүрээгээр өвчсөн хүмүүсийн 6 орчим хувь нь бол 0-аас 14 насны хүүхдүүд байдаг юм лээ. Манай орны хувьд бол 10 орчим хувь нь яг сүрээгээр өвчсөн байна гэж эмнэлэгт хандаад онцлогдоод бүртгэгдсэн хүмүүсийн дунд тоогноос харьцуулж үзэхэд бол 10 орчим хувь нь бол хүүхдийн сүрээ эзэлж байгаа. Тэгэхээр дунджаар 350-аас 500 орчим хүүхэд жил тутам сүрээгээр өвчлөдөг. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа сүрээ маань бол ер нь нийгмийн өвчин тийм ээ. Тэгэхээр хоол тэжээл нийгмийн амьдралтай их холбоотой байдаг. Тэгэхээр манай оронд энэ сүрээ сүүлийн жилүүдэд ер нь харьцангуй бол буурч байгаа боловч тууштай буурахгүй байгаа нэг халдвар төвчний нэг. Тэгэхээр энэ нь тууштай буурахгүй байгаагийн үндсэн шалтгааныг та мэрэгжлийн эмчүүний хувьд юу гэж үздэг вэ? За өмнө хэлсэнчлэн ханаж найтаж ярих явцад сүрээгийн халдвар тарааж байгаа нэг хэсэг хүмүүс байгаа. Энэ хэсэг хүмүүс эмнэлэгт хандахгүй хэдий ч нэ удаа явна, төдий ч нэ ах дүү ойр дотныхан гэр бүлийнхэн ялангуяа үр хүүхдүүдтэй сүрээгийн халдварыг тараадаг байгаа. Тэгэхээр сүрээгийн халдвар авсан бүлэг, халдвар аваагүй бүлэг хоёр хэсэг яригдана тийм ээ. Тэгэхээр нийгэм эдийн засгийн байдал, эрүүл мэндийн байгууллагт хандах хандлага, зөв ханаж найтах, боловсрал гээд олон хүчин зүйлсээс хамаарат тэр халдвар авсан хүмүүс маань дархлаан суулгарч сүрээгээр өвчлөх эрсдэлтэй болдог. Тэгэхээр ерөнхийдөө ер нь л хүн амын дархлаа сайн байх юм бол ямар нэгэн өвчин ялангуяа халдвар төвчнөр өвчлөхгүй байх ийм нөхцөл бүрддэг тийм ээ. Энэ бол дэлхийн шалгарсаар. Тэгэхээр энээс бид нар ямар аргуудаар нь сүрьеэгээс бол бид нар бас урьдчилан сэргийлж аль болохоор сүрьеэг эмчилгээг нь хурдан өвчлсөн тохиолдолд хурдан эдгэрэх олон эмийн дасалтай болохгүй байх ийм ямар арга зүйлийг та биднэрт зөвлөх вэ? За хамгийн нэгдүгürt хамгийн гол арга нь бол тэр халдвар тарааж байгаа хүмүүс маш хурдан эмнэлэгт хандаж эмчилгээ хийлгэж идэг ёстой. Тэгжээж халдварын тархалт тасалсан зогсоогдно. Дараагийн шатны арга хэмжээнүүд нь бол халдвар авчихсан хүмүүс нь бол хоол тэжээлийн дутагдaltaгүй, стрессгүй, сэтгэлийн дарамтгүй, ажил амьдралын зөв горимтай байж өвчлөхөөс сэргийлэгдэнэ. Тэгэхээр сүрээгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үндсэн 3 бүлэгт хувааж үздэг байгаа. Хамгийн нэгдүгüрх нь гол нь та 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгаж байгаа бол эмчит очиод үзүүлээ. Үн төлбөргүй онцлогоо шинжилгээ хийлгээ тийм ээ. Бүх аймгийн төвүүд, бүх дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүдэд сүрээг оншилдог, эмчилдэг, хяналттай эмчилдэг нэгжүүд, диспансерууд байна. Та энд хандаад үзлэг шинжилгээнд хамрагдаа. Дараагийнх нь бол хамгийн энгийн халдвар авсан байх юм бол өвчлөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд хоол тэжээл сайтай байх, амин дэмүүдийг сайн хэрэглэх гэх мэт аргуудыг хэрэглэнэ. Ялангуяа сүүлийн үед бол бас дэ амин дэмтэй холбоотой асуудал бас цахим ертөнцөөр нэлээд явж байна. Тэгэхээр сүрээгийн өвчлөлт ер нь урьдчилан сэргийлэлт, эмчилгээг хурдан эдгэрэхэд бол дэ амин дэмийн нөлөөллийн талаар та бас биднэрт товч мэдээлэл өгөөч. За дэ амин дэмийн талаар мэрэгжлийн хүмүүс зөндөө сайхан тайлбаруудыг хийлгэх байх тийм ээ. За гол нь дархлаа дэмжих үүрэгтэй гэж миний хувьд бол ойлгож байна. За дэ амин дэмтэй холбоотойгоор сүрээгээр өвчсөн хүмүүсийн эмчилгээний үр дүн ямар байсан бэ гэсэн судалгааг халдвар төвчин судлалын үндэсний төвийн эмч нар маань өмнө нь хийсэн байдаг. Тэгээ энэ судалгааны гол үр дүн нь бол дэ амин дэм хэрэгэлсэн хүмүүсийн дунд бол нас оролт бүртгэгдэг байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээгээр
аминд юм бол сүрээгийн эмчилгээнд эдгэрэлтэнд бас нөлөөлөх боломжтой гэж. Тэгэхээр ер нь манай иргэд бол ер нь сүрья болон ямар нэгэн халдвар төвчнөр өвчлөхгүй байхын тулд бол дархлаагаа бол одоо сайн байж одоо байлгах шаардлагатай. Дархлаагаа сайжруулахад хоол хүнсээс гадна бид нар нэмэлт одоо амин дэм А, С, Д гэж олон амин дэмийг одоо бас тодорхой хэмжээгээр хэрэгжилж явах юм бол бидний одоо урьдчилан сэргийлэх эмчилгээг хурдан одоо авахд бол их өр нөлөөтэй юм а гэдгийг та бүхэн манай Янжин нулимс эмчийн одоо ярианаас ойлгосон байхаа гэж бодож байна.